Эрхэм үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын хөтөлбөр шинэ дугаараа хүргэж байна. Бид өнөөдөр Тэнгэр Капитал үнцаасны компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ган Эрдэнэ зочноор ирсэн юм аа. Сайхан орж байна та. Сайхан орж байна та. За. Би тантай Монголын хөрөнгийн зах зээлийг тэр дундаа бүр дотор нь нэг секшн болоо бондын зах зээл гэдэг юм. Сүүлийн 3-5 жилд маш эрчимтэй хөгжиж энэ талаар хоёлаа ярьцлага эхлэе. За сонь сахын байна бондын зах зээл дээр. Танах ямар бондон дээр шинэ бондон дээр ажиллаж байна? 2025 онд ерөнхийдөө одоо бизнесийн салбар дотор хамгийн өндөр өсөлттэй салбар хөрөнгөний зах зээл үнцаасны компаниуд байлаа. За мэдээж гол өсөлтийг бол бондын арилжаа эзэлж байна. Жишээлх юм бол Монголын ерөнхий бирж дээр хэрэгцээний арилжааны 52% дангаараа бондын арилжаа бүрдүүлсэн байна. За зах зээл дээр онцлог гол бондууд гэх юм бол одоо Монголын төмөр замгийн компани 300 тэрбум төгрөгийн бонд байна. За саяхан бол нийслэл бол 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргалаа. За мэдээж компаниуд маш олон их хэд төгрөгийн бондыг бас биржийн зах зээл дээр бол гаргаж байна. Тэгэхээр одоо хамгийн онцлогуйц гэх юм бол эрчим хүчний чиглэлийн бондууд, дэд үтсийн чиглэлийн бондууд байлаа да. Одоо хүмүүс бас бондыг сайн ойлгодгүй бол маш товчлоод хэлэхэд ийм ойлголт өгвөл зөв буруу та хариулт өгөөрэй. Бас банкнд мөнгө хадгалуулснаас хүү өгөөж бол өндөр. Нөгөө талдаа жишээлбэл хүссэн үедээ хүүгээ эвдэхгүйгээр тийм мөнгө аваад хэрэглэж болж байна. Дээрээс нь бондын зах зээлийн өгөөж одоо бондноос хүртдэг өгөөж гэвэл банкны хүүгээс бас нэг өөр давуу талууд байна тийм үү. Энэ болгоныг та нэг үзэгчдэд ойлгуулад яриад өгвөл. Тэндэглэгээ авах тэгэхээр бонд гэдэг маань fixed income юм тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн. Өөрөлдөх юм бол олон нийтийн мэддгээр хадгаламжтай нэг талаараа төстэй. Одоо тухайн үнцаасыг худалдаж аваад тодорхой хугацааны дараа яг тогтмол хүүгээр өсгөөд буцаагаад авна гэдэг ийм бүтээгдэхүүн. Гол давуу тал нь бол хугацааны дундуур бол зарж арилжаалж болдог. Өөрөлдөх юм бол за зах зээл дээр нэг 18-аас 20% хүүтэй төгрөгийн бонд арилжаалагдаж байна. Тэгэхээр нэг сар эзэмшээд одоо юу гэдэг 18%-аар хүүгээ тооцоолаад нэг сард ногдох хүүгээ аваад одоо зарах жишээлбэл боломжтой байдаг. Тэгэхээр одоо хадгаламж маань хугацаагаа цуцлуул маш бага хүү тооцогддог бол бондын арилжаанд бол харьцангуй нэлээд өндөр хүү бодогддог. Цаана бол мэдээж сая хэлж байгаа томоохон дэд үтсийн төслүүд, Улаанбаатар, засгийн газар, томоохон групп компаниуд, мөн жижиг дунд бизнес эрхлэгч нар одоо тэр үнцаас гаргаж байгаа. Тэгэхээр тухайн бизнесүүд рүү одоо хөрөнгө оруулаад одоо нэг талаар мөнгөө зээлүүлээд за тэгээ өгөөж хүртэж байгаа энэ харилцааг бол товчхонд бол бондын зах зээл, бондын арилжаа гэж нэрлэдэг байна. Хөрөнгө оруулагч талаас нь ярьлаа. За одоо ингээд бонд босгоод хөрөнгө оруулалт татж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаас үзвэл банкнаас зээл авснаас ямар ялгаа авах вэ? За маш олон ер бол дэлхий дээр төслийн санхүүжилт гэдэг. Томоохон одоо төслийн эдийн санхүүжилт бол одоо дийлэнх нь бол энэ бондын одоо зах зээл дээр мөнгө өсгөж явдаг. Банкнаас зээл авах биш, бонд гаргаж мөнгө өсгөж байгаа. Тэр хэд хэдэн шалтгаантай. Нэг нь болохоор бондын зах зээл дээр бол илүү урт хугацааны тийм одоо санхүүжилт босгох боломжтой байдаг. Хоёрдугаарт одоо банк маань өөрөө нэлээд зохицуулалттай буюу хязгаарлалтууд ихтэй байдаг. Жишээлх юм бол Монголын банкны тухай хуулиар холбоотой талд нийт олох зээлийн хэмжээ бол банкны өөрийн 20% өсөрч болохгүй гэдэг юм тийм. Тэгэхээр Монголын томоохон групп компаниудын хувьд бизнесийн чадамж, санхүүжилтийн хэрэгцээ шаардлага нь бол тухайн нэг арилжааны банкны өөрийн 20%-аас бол одоо харьцангуй давсан хэмжээтэй байдаг. Тэгэхээр тэр маань өөрөө эдийн засагт одоо хөрөнгөний зах зээлийн орон зай санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага бол тэр хэмжээгээр байдгаа гэсэн. Ялангуяа бизнес томроод их хэмжээний санхүүжилт шаардлагатай үед бол бондын зах зээл рүү хандах нь илүү их зөв байх юм байна. Тэгнэ гэсэн үг. Жишээлх юм бол одоо юу гэдгийг одоо өнөөдөр саяхан жишээлбэл нийслэл хот одоо 5 дугаар цахилгаан станцын санхүүжилтанд зориулаад 200 тэрбум төгрөгийн бондыг гаргаж авах жишээ нэ тэ. За тэгэхээр нэг банк бол жишээлбэл юу гэдгийг Улаанбаатар хотод шууд 200 тэрбум төгрөгийн зээл олох боломжгүй байдаг. Харин бондыг нь бол худалдаж авах нь бол нэлээдтэй байдаг. Нэг арилжааны банк ч юм уу нэг хөрөнгө оруулах санхүүжүүлэх боломжгүй төслийг хөрөнгөний зах зээл дээр олон нийт буюу олон хөрөнгө оруулагч нийлээд санхүүжүүлж байгаа хэлбэр гэсэн. Тэгэхээр нөгөө эрсдэл даах чадвар ч юм уу барьцаа хөрөнгө гэдэг нөгөө банкн дээр бидний хэвшцэн ойлголт байгаа. Тэр нь бондын зах зээл дээр яаж үнэлэгдэж эрсдлээ яаж хааж авдаг вэ? Тэгэхээр банк маань бол ерөнхийдөө барьцаан зөөрөлсөн буюу одоо ийм зээл болох механизм байгаа. За хөрөнгөний зах зээл ч юм уу ялгаагүй бондын зах зээл бол тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгэхээр тэрээс илүү чухал зүйл бол тухайн одоо компани төслийн мөнгө урсгал эрсдлийн үнэлгээнд дээр суурилж явдаг. Тэгэхээр зарим одоо үнцаас гаргагч нар бол
одоо мэрэгжлийн хөндлөнгийн зээлжих зэрэглэх тогтоогч байгуулахаар бол зэрэглээ тогтоологддог. За тэр нь бол яг A, B, C, D гэдэг ингээд одоо олон улс тааш тэр дотоод тааш тэр ингээд уналцдаг. За A бол сайн, 3A бол бүр сайн ингээд явдаг. Тэгэхээр тэр юу вэ гэхээр ерөө альва зүйлийг барьцаа гэхээсээ илүү тухайн бизнес хэр тогтвортой, хэр сайн мөнгө урсгалтай, хэр одоо үр ашигтай гэдэг нь өөрөө тухайн одоо санхүүжилт иргэн төлөвлөх одоо боломжийг бол олон улсад илэрхийлж яадаг. Тэгэхээр дотоодд ч муу ялгаагүй яг тэр жишгийн дагуу хамгийн сайн одоо үнэлгээтэй тэр үнцасны компаниудын бондыг одоо харьцангуй маш олон компаниуд бол хөрөнгөний зах зээлээс энэ төрлийн бондыг худалдаж авах боломжтой байна. За жишээлбэл бол одоогоор дотоодд хамгийн өндөр зээлжих зэрэгтэй бол бонд бол 1A зэрэгтэй Шунхлаа гэж компани бонд байна. За манай Тэнгэр Капитал үнцасны компани мөн одоо ажилласан юм хэлцэл байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагч маань яг одоо товчхондоо хараад хамгийн сайн зэрэгэлтэйг авч болно. Бага зэрэг зэрэгэл багтаа ч гэсэн бас өндөр өвөштэй хөрөнгө оруулалтын сонголтыг хийх боломжтой байна. Хүүгийн яаж тогтоодог вэ? Жишээлбэл танаа оролцсон одоо бонд олохны хүү янз янз гэдэг юм уу? Эсвэл танаах оролцохоор зах зээл дээр ханшин өөр байдгүй ч гэдэг юм хүмүүс ойлголт өгвөл. Тэр бол хүү гэдэг маань мөнгөний юун те. Тэгэхээр одоо үндсэн те. Тэгэхээр одоо Америкийн нэгдсэн улсын засгийн газрын хүү бол нэг байгаа, Монголын засгийн газрынх нэг өөр байгаа те. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тухайн компани тухайн төслийн одоо эрсдэл хэр ялгаатай байгаагаас хамаарат хүү бол хэр бага байх уу, хэр өндөр байх уу гэдэг нь хэмжигддэг гэсэн. Яагаад би нэг асууад байна гэхээр одоо сая засгийн газар ингээд одоо юу гэдэг ерхий сайд хүсэл дээр чөлөөлөгдөд энэ хооронд улс төрийн энэ одоо юу гэдэг доктортой бус байдал үүсэж байна тийм үү? Монгол улсын гадаад дахь засгийн газрын бондын хүү сулрлаа гэд мэдээ би харсан байхгүй. Тэгэхээр яг энэ олон улсад энэ манай мэдээ гарч байгаатаа дотоодын бондын хүү уйлдаж явдггүй эсвэл тустай асуудал уу? Ер бол тодорхой хэмжээр уялдаатай. Гэхдээ дотоодын зах зээлийн бондын хүүхээс илүү юм ханшигсан ойлголт байгаа. Үүн. Тэгэхээр үүн ингээд өсөхлөөр өгөөж буюу одоо нөгөө бондын хүүн одоо өгөөж нь буурч идэг. Буурахаар өсч идэг гэсэн юм уруу хамаарлаад. Тэгэхээр дотоодын зах зээл дээр харьцангуй нөлөөлөл бол багатай. Өргөх чадвараас хамаарат. Олон улсын зах зээл дээр нээлттэй арилж ялгаж байгаа бондын хувьд бол энэ дээр маш мэдрэг. За одоо яг явж байгаа энэ дэлхийн геополитикийн байдал, манай дотоодын одоо улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодын олон улсад гарсан засгийн газрын бонд, банкуудын бонд, мөн компаниудын бондын ханш бол тодорхой хэмжээгээр буурч ирж байна. За ханш буурхлаар одоо шилээр хурдталж авч байгаа хөрөнгө оруулагчдад бол өгөөж бол харьцангуй сайн байх үс, өндөр байх үс тийм нөхцөл байдал бол үүсч эхэлж байна. Яг танаа Тэнгэр Капитал компани зах зээлд дахин одоо энэ менежментийн шинжилгээ гэдэг өөрсдөө таниулаад гаргаж байгаа энэ шинэ менежментийн цаг хугацаа тохиолоо л доо. Уг нь бол нэлээд хөрөнгөний зах зээлд эрт хөл тавьсан компани юм байна. Одоо та бүхэн энэ менежмент өөрчлөлтийн энэ алхам цааш нэр хийж байгаагийнхаа хувьд зах зээлд юуг үзэгчдэд таниулж юунд илүү их анхаарал хандуулаасаа гэдэг ийм бодлого барих болсон талаараа танай товчхон ярил. Тэгэхээр Тэнгэр Капитал үнцасны компани маань 19 жилийн түүхтэй компани. За манай шинэ менежментийн баг бол одоо томилогдоод ажилтаа ороод удаагүй байна. За 2026 он гарснаар бол манай компани нэлээ идэвхтэй ажиллаж байна. Жишээлх юм бол дотоодод гарсан одоо биржин зах зээл дээр бонд арилж байгаа 100 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд аль хэдийн хийсэн. Аль хэдийн хийсэн зах зээл бас тэргүүлээд эхэлж байна. За олон улсын зах зээл дээр бид бүхэн 50 орчим сая долларын бондыг 26 оны 1-р улиралд бол хийсэн байна. Тэгэхээр бид бүхний хувьд бол яг одоогоор бол энэ дотоод болон гадаадын зах зээл дээрх энэ бондын арилжаан дээр бол төлхөө анхаарч байна. За мөн бид бүхэн Тэнгэр фанд менежмент гэдэг хөрөнгө оруулалтын менежментийн компаниг бол саяхан одоо санхүүгийн зохицуул хорооноос тусгай зөвшөөрөл аваад байна. За энэ сангаараа дамжуулаад цаашдаа хийх хамгийн гол бид бүхний анхаарах зүйл бол энэ мэрэгжлийн хөрөнгө оруулагчийг бий болгох, тэр дунд хувийн тэтгэврийн сангийн өрөмтлөлийг одоо бүрдүүлэх гэдэг дээр бол бид бүхэн гол одоо анхаарал чиглэлээ тавьж ажиллана гэж бол зорж байна. Үнцасны компанийг андеррайтинг хийдэг үйл процессыг хүмүүс сайн мэдж байгаа. Яг хөрөнгө оруулалтын компани гэхээр та хөрөнгө оруулалтын компаниар дамжуулаад мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бэлтэнэ гэдэг байгаа. Энэ процесс чи яг юу гэсэн үг юм бэ? Үнцасны компани байхаас ялгаатай юу гэдгийг үзэгчдэд та тайлбарлаж өгвөл. Тэгээ нийтлэг нэршлэр бол хоёулаа үнцасны компани. За тэгвэл олон улсад бол buy side, sell side гэдэг одоо нэг нь бол үнцасыг зардаг тал, нөгөөх нь бол худалдаж авдаг тал гэсэн хоёр ерөнхий ангилалд хуваагддаг.
Тэгэхээр хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг бол одоо энэ унцаасыг худалдаж авдаг мэргэжлийн байгууллага гэсэн үг. За тэгэхээр ямар их усүрээр худалдаж авах вэ гэдэг мэдээж асуулт гарч ирнэ. Тэгэхээр тэр бол одоо олон нийтийн буюу одоо гэдгийг тэтгэврийн сан мөнгө хоригдлуулж байгаа хүмүүс, за өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтын сан одоо байгуулж байгаа томоохон хөрөнгө оруулагч нар, замун компаниудын их усүрийг одоо цуглуулад тэрийг одоо төлөөлж итгэмжилж удирдах байгаа мэргэжлийн байгууллагыг бол хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж нэрлэдэг байна. Хоёулаа энийг үзэгчдэд энэ хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд огт мэддэггүй хүмүүс дахиад задал тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл за би цалингаасаа хувьцаа авдаг болъё сар болгон. Гэтэл надад яг тэгж мөнгө өсгөх ч юм уу, тийшээгээ хөрөнгө оруулалт хийхэд илүү их унших, мэдэх, бүх хувьцааны ханшийн өсөлт, хаашаа хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийдэх, унших, цаг зарцуулах шаардлагатай болно. Харин би хөрөнгө оруулалтын компанид итгээд мөнгө өгчвөл миний өмнөөс энэ хувьцаа өсөж чинь шийдвэрийн мэргэжлийн хүмүүс гаргана. Нөгөө талаас энэ хувьцаа ингэж гэдэг ингээд одоо ингээд унаад эхлүүл хувьцааг зарах өсгөх ч юм уу шийдвэрийг надаас суугаад хамтдаа гаргах энэ компани ийм зөвлөгөө өгдөг компани гэж ойлгож болох уу? Зөв. Ер нь бол яг тэгж ойлгож байна. Гэж би ерөөхдөө өөрөө ойлгодог. Та бүхэн яг арай илүү энийг сайн задлаад тайлбарлаад байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан гэдэг нийтлэг ерөнхий ойлголт байгаа. Гэхдээ дотроо л хөрөнгө оруулалтын сангууд маш олон өөр төрлийн сангууд байгаа. Одоо стратеги нь өөр сангууд гэсэн. Жишээлбэл бол одоо хедж сан гэдэг байгаа. Зарим сангууд бол зөвхөн одоо дотоод болон гадаадын хувьцаа арилжаан дээр одоо хөрөнгөө байршуулдаг. Зарим нь бол бондон дээр байршуулдаг. Зарим нь бол холимог байдаг тийм. Зарим нь одоо юу гэдгийг товарын бүтээгдэхүүнүүд дээр байршуулдаг. Зарим нь одоо үйл хөдлөх дээр байршуулдаг ч гэдэг юм ингээд өөр байна. За энэ бол яг хөрөнгө оруулалтын стратегиэр ялгаатай сангууд гэсэн үг. Тэгэхээр ерөнхий утгаараа бол таны өмнөөс судалж, шинжилж, шийдвэр гаргана. Гэхдээ та ямар төрлийн одоо бүтээгдэхүүнд орох вэ гэдэг салбар чиглэлээ бол сонгоод өөрийнхөө хөрөнгө оруулах сангаа сонгож байна. Надад мэргэжлийн зөвлөгөөг илүү тулж өгнө. Эрсдлийг бууруулна гэсэн үг үстэй. Тэгэр гэсэн үг. Мэдээж одоо тухайн нэг иргэн маань бол гадаад дотоод зах зээлийн нөхцөл байдал, макро эдийн засгийн өөрчлөлт, геополитикийн өөрчлөлт, ирээдүйд хүлээгдэж байгаа одоо зах зээлийн эрэлт хэрэгцээг гэх мэтийг одоо судалж шинжилэх нь бол одоо боломжгүй. Тэгэхээр илүү одоо санхүүгийн мэргэжсэн сангийн менежерүүд энэ талаар одоо судалж хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг бол төлөөлж гаргаж байгаа хэлбэрийг хөрөнгө оруулалтын сан гэдэг. Тэгэхээр тэр дундаа одоо хамгийн одоо нийтлэг дэлхийд ирээдүйг том сангууд бол хувийн тэтгэврийн сангууд байгаа. Тэгэхээр манай улсд бол хараахан одоо хувийн тэтгэврийн сангийн зохицуулт бол бүрдээгүй. Бид чинь нөгөө 90 оны өмч хөвчлээс хойш нөгөө цэнхэр ягаан тасалбар гэдэг одоо нөгөө сүүлийн үеийн хэлгээр бид нэр тархиндаа нэг травматай болчиход байгаа. Тэрнээс болоо хөрөнгөний зах зээлээс айдаг. Тэрнээс болоо хөрөнгөний зах зээлээс жоохон алсхан тойруулаа явдаг. Тойроо явдаг. Тийм үү. Гэтэл бас яг ингээ харьцуулаад яагаад үзэхээр гадаадад хүмүүс хөрөнгө оруулалтын санд итгэж хуримтлуулдаг, одоо мөнгө хоримтлуулдаг. Тэр нь одоо хувьцааныхоо нөө бондынхоо нөө үл харгалзаад манайх хүү бол хамаагүй өндөр идэм бил. Монгол улс нөгөө анханасаа банкны хүүгийн систем ч гэсэн өөр болохоор тийм. Тэг гадныхан ч сонирхож өндөр сонирхолтой үед орж ирж байгаа. Яг энэ нөхцөлд ингээ хөрөнгөний зах зээлийг хүмүүст их сайн ойлгуулж өөрийг нь уруу татахын тулд хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйлээ хүмүүсийн тархинд их ойлгуулж өгмөр юм шиг санагдаад байгаа. Тийм. Тэгэхээр одоо магадгүй та бүхэн нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ч ихсэн энэ бол их тийм алс хол санагдаж байгаа. Одоогоор одоо Монголын одоо жишээлбэл бондын зах зээл дээр 5 их 80 төгрөгийн бонд гараад одоогоор 3.3 их 80 төгрөгийн бондын үлдэгдэлтэй. Тэгэхээр энэ бондын дундаж өгөөж ойролцоогоор нэг 18-аас 21% хооронд байгаа. Гэтэл энэ зах зээл дээр нэг 5200% хөрөнгө оруулагч 400 гаруй компаниуд л оролцож байна. Маш цөөхөн хүн өндөр дүнтэй мөнгөөр эргэлдээд энэ мас мэдхгүй байна зөв үү? Тэг яг зөв. Олон нийт бол одоо юу гэдгийг одоо Монголын топ 100 аж ахуйн нэгжийн томоохон одоо компаниудад мөнгөө байршуулад магадгүй банкны хадгаламжаас 50-60% илүү одоо хүү өгөөж олох боломжтой. Эсвэл Монголын ерөнхий биржээр хувьцаат компаниудын хувьцааг худалдаж аваад одоо топ ногдлошиг тарааж байгаа компаниудад ногдлошиг өгөөж бараг 20% байна. Тэгэхээр энийг бол олон нийт маань бол мэдэхгүй байгаад. Өөрөөс нь бол их хоол гэж хараад байна. За мэдүүлэхийн тулд таны Тэнгэр фонд гэдэг компани яг хаашаа чиглэсэн юу их вэ? Тэгэхээр бид бүхний хувьд бол Тэнгэр Капитал гэх үнцаасны компаниараа дамжуулаад зүгээр аппликейшнээр дамжуулаад одоо арилжаанд оролцох боломж
За мөн манай одоо харилцагчийн үйлчилгээний дүүгээр дамжуулаад веб платформоор дамжуулаад утсаар холбогдоод энэ бүх одоо цаасны арилжаанд оролцох мөн мэдээлэл авах нь бол нээлттэй байгаа. Олон нийтийг соён гэгэрүүлэх тал дээр та бүхэн юу хөө? Олон нийтийн хөрөнгийн зах зээлийн болон санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх гэдэг бол маш чухал. Тэгэхээр бид хүн Тэнгэр Академи гэдэг хөрөнгийн зах зээлийн одоо энэ боловсролыг түгээгээ чиглэсэн академийн үйл ажиллагаа бол нэгэд байгаа. Тэгэхээр энэ академиараа дамжуулаад одоо маш олон арга хэмжээг хийхээр төлөвлөөд. За саяхан одоо 3 дугаар сарын 20-ны өдөр бол бид хүмүүс Монголын ерөнхий бирж дээр анхныхаа одоо академийнхаа нээлт өдрөлгийг зохион байгуулад байна. За цаашдаа бол цахимаар болон за биетээр олон нийт рүү чиглэсэн дотоод болон гадаадын зах зээл дэх нь одоо боломжуудын талаар за одоо хамгийн наазах одоо алхмуудын талаарх мэдээллийг бол олон нийтэд үе шаттай хүргэхээр төлөвлөж. Хамгийн гол нь юм байна. Дотоод гадаад зах зээл дээр яг одоо бонд авдаг, хувьцаа авдаг үе цаг мөч гэдэг ийм ойлголтыг ард түмэнд өгчээлээ л дээ. Яагаад? Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа бонд гэдэг юм хоёр төрлийн бүтээгдэхүүн байна шүү дээ. Нэг нь бол яг хувьцаа эзэмшигч болоод тухайн компани ашигаас зам ашгийг нь дагаад өршөгдөж байгаа тэр хувьцааны ханшаас одоо өгөөж хүртэх тухай ойлголт. Тэгэхээр дотоодын зах зээл дээр бүртгэлтэй байгаа компаниудын маань хувьцааны үнэлгээ бол хэд хямдхан байна гэж бодох дүгнэж байгаа. За жишээлх юм бол зарим компаниуд нь 2 жилийн ашгаар л одоо адилхан үнэлэгдэж байна. Та жишээлбэл хуваараа бизнес хийвэл одоо хийж байгаа бизнес чинь эхнийхээ жилийн ашгийг болоод дараагийн жилийн ашгийг олоход тудалдаж авсан үнэтэй тэнцчихвэл энэ бол энгийнээр бодоход маш хямдхан хөрөнгө оруулалт байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Монголын ерөнхий бирж дээр маш олон компаниуд одоо маш хямдхан 2 жил, 3 жилийн ашигтай тэнцэн үнэлэгдэж байгаа. Өөрийн хөрөнгө буюу одоо компани дээр яг өөр дээр баланс дээр яг өөрийнх нь хөрөнгөө бичигдэж байгаа хөрөнгөөс багаар үнэлэгдэж байгаа. За цаашдаас бизнесийн үйл ажиллагаанд доктортойгоор өсөлттэй байх үсгийн хүлээлттэй байгаа одоо олон компаниуд. Тэгэхээр бол энэ бол нэг талтай хувьцааны зах зээл дээр дотоодод хөрөнгө оруулах боломж байж байгаа. За бондын зах зээл дээр гээд хэлэхэд маш одоо сайн өгөөжтэй байна. Зөвхөн дотоодын бондууд гэдэг ихэд нэг 18-аас 21% өгөөжтэй. За олон улс бүртгэлтэй бондуудын өгөөж одоо бас өсөж байна. Жишээлх юм бол ам доллараар нэг 8-аас 11% өгөөжийг хүртэх боломжтой. Зөв маш энгийн жишээгээ хэлэхэд худалдаа хөгжлийн банк ч юм уу эсвэл голомт банкнд долларын хадгаламж хийхэд магадгүй 3-аас 4% хадгаламжийн үедээ байхад эдгээр банкуудын олон улсад гаргасан бондыг нь худалдаж авахд ойролцоогоор 9% хүүгийн одоо орлого олох боломжтой байж байгаа. Тэгэхээр бараг 2 дахин 3 дахин зөрүүтэй өндөр өгөөжийг одоо олон нийт маань одоо мэдээлэлгүй байгаа учраас одоо яг тэр арилжаануудад холбогдож орж одоо чадахгүй байна гэж хараад. Тэгэхээр хоёулаа тухайлсан хувьцаа тэр тэдний компани хувьцаа тэд байна ирээдүйд тэгж өснө гэдэг ийм юм ярилцлагын туршид ярих боломжгүй цаг хүрэлцээг учраас танай компани дээр сонирхсан хүмүүс очиод мэдээлэл аваад бүр үнэхээр сурмаар байлс Тэнгэр Академид суралцаад энэ зах зээлд хөл тавих үг талга нээлттэй байна. Тэгэлгүй яах вэ? Манай одоо шинжээчнэр бол одоо мэрэл хувийн одоо үзэл дүгнэлтээр бол маш сайн шинжээч нар бол байгаа. Тэгэхээр бид хүн бол дотоодын зах зээл, гадаадын зах зээл, дотоодын вебсайт компаниудын талаар байнгын одоо тогтмол судалгаа шинжилгээ хийгээд явж байдаг. Нөгөө талаас гадны зах зээл рүү цагийн зөрөө байдаг. За энэ зүүн өмнөд Азийн зах зээлийг сайн мэдтгүү байдаг. Тийм үү? Тэгээд дээр нь Төв Азийн зах зээл гэж бас хаалттай зах зээл байгаа. Гэт ингээд яг үндэ хилний бэрхшээлч бас хүмүүст байгаа. Тэгэхээр мөн адил Тэнгэр фонд гэдэг танаа компани мөн адил яг энэ хөрөнгө оруулалтын сан чинь юу ядах вэ? Гадаад зах зээлээс хувьцаа. Жишээлбэл ингээд Apple-ийн хувьцаа авъя гэдэг хүмүүс танаа дээр шууд очиод мэдээлэл аваа сургалтын суугаад ч юм уу хөрөнгө оруулах боломжтой. Боломжтой. Бид хүн бол Interactive Brokers гэдэг дэлхийн одоо топ юм арилжааны платформтой хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ хөө платформ маань дэлхийн 150 гаруй бирж дээр нийтдээ сая гаруй юм төрлийн үнцаасаас сонголт хийх боломжтой платформ байж байгаа. Тэгэхээр үнцаасны компанийн хувьд бол бид хүн шууд энэ компанийг ав, тэр компанийг зар гэж одоо нөгөө нэг шууд мөнгөний яг өөртөө шууд удирдах. Шууд удирдах нь бол хориотой байдаг. Тийм учраас бид хүн бол зөвхөн одоо хараа тусаар зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг бол түгээдэг. За санал болгоно. Харилцагч одоо иргэн бол өөрөө шийддэг. Харин хөрөнгө оруулалтын санд одоо бид бүхний ирээдүйд гаргахаар төлөвлөж байгаа сангуудад хөрөнгө оруулалт хийх юм бол тухайн санд хөрөнгөлөгдөж байгаа хөрөнгийг бол манай сангийн менежерүүд бол итгэмжилж удирдах гаргана. Тэгэхээр та өөрөө яг бие дааж
урьдчилан арилжаанд орох уу, бонд худалдаж авах уу, эсвэл санд мөнгөө байршуулад итгэмжилж удирдуулах уу гэдэг нь бол тухайн хөв хөрөнгө оруулагчийн өөрийнх нь одоо сонгол шийдвэр байх боломжтой гэсэн. Таны ярианд тэтгэврийн сан гэдэг үг айгүйх гарлаа тий. Тэгэхээр тэтгэврийн сан өөрөө бас гадны улсуудад бол хөрөнгө оруулалтын сан байдаг. Өөрөөр хэлбэл тэтгэврийнхаа одоо бид нар ингээд улсад нийгмийн даатгал төлөөд байгаагаа л тэтгэврийн сангийн хуримтлал гэж боддог бол хувийн тэтгэврийн сан болохоор тэр мөнгөө би одоо жишээлбэл та бүхэнд байршуулад өсгүүлэн та бүхэн тэр мөнгөөр хөрөнгөний зах зээл дээр арвижуулж идэг. Эргээгээд нөгөө гадаадын тэтгэврт гарсан хүмүүс чинь Европынхан чинь нээхгүй Аз руу билетээ аваад хичнээн сараар аялаад тэтгэврт гарсныхаа дараа яваад идэг тэр мөнгийг өсгөдөг зүйл нь тэтгэврийн сан байдаг. Зөв үү? Тэгэхээр тэтгэврийн сан гэдэг зүйл Монголд байгуулагдах га сая 2-7 хоногийн өмнө нэг хуулийн төсөл өргөн барьсан л та. Энэ яг хөрөнгө оруулалтын сан шиг бидний нөгөө олон жил яриад бүр тэтгэврийг шинчлэегээ танаа хөрөнгөний зах зээлийн хөдөлгөөн өрнүүлээд акц хийдэг гэсэн. Энэ одоо яг энэ хүсвэл зүйл ч мөн үү? За хуулийн төсөл бол өргөн баригдсан байгаа. Гэхдээ яг бид бүхний одоо хүлээж ийсэн одоо сонгодог утгаар одоо сангийн зохицуулт бол хараахан биш байна гэж харж байгаа. За гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд хувийн тэтгэврийн сангийн хуримтлалын талаарх энэ зохицуулт бол гарч ирж байгаад бол баяртай. Тэгвэл энэ мөнгөөр та бүхэн одоо яг нэг хөрөнгө оруулалтын сан шиг ингэж хүү өсгөөд хөрөнгөний зах зээлд оруулах эрх бүрдээгүй юу? За одоогийн хуулийн төсөл дээр бол хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжиж удирдагдана гэсэн ерөнхий залттай байгаа. Тэгээд тэр нь бол одоогийн зохицуулалттай менежментийн компаниуд шинээр үүсгэн байгуулагддаг наривчлсан мэдээлэл бол алга байна. Огт хөрөнгөний зах зээл рүү оруулж болдоггүй ийм хязгаарлалтмал байсан шүү дээ. Бид нар олон жилийн асуудлыг ярьж байгаа шүү дээ. Гэтэ одоо ямар ч байсан болно гэдэг үг орж байгаа юм байна. Орж байгаа. Юу өөрчлөгдөх вэ? Ер нь тэтгэврийн сангийн тогтолцоо гэдэг бол айл өрхөөр бол одоо маш юм аюулгүй одоо нэг юм хадгаламж хийдэг, хуримтлал хийдэг нэг юм гэр бүл байдаг шүү дээ тий. Энийг улсаараа хийж байгаа л үйл явдал. Тэгэхээр бид бүхэн бол юу гэдгийг нэг баялагын санч гэдэг юм уу, эсвэл төс бие орлогч гэдэг юм уу ингээд хэлбэлзэл ихтэй юм орлогуудын талаар яриад байдаг. Юу гэдэг уулуурхаагаа эсвэл ингээл нэм өөртөг шингээгээл эдийн засгтай их баялагтай хуримтлалтай болчихно гэдэг. Гэтэл хиндэж одоо үл анзаарагдах байдлаар гэхдээ хамгийн найдвартай, хамгийн тогтвортой, хамгийн сайн одоо энэ хуримтлал бол тэтгэврийн сангийн тогтолцоо гэж. Буюу иргэн хүн сар болгон орлогоос. Тий, иргэн хүн болгон сар болгон одоо цалингийн орлогоос ингээ хураагаад байгаа энэ хуримтлалын хүч гэдэг нь бол асар өндөр. За бид бүхэн бол манай компани жишээлбэл хувийн тэтгэврийн сангийн хуримтлалын тогтолцоотой. Тэгэхээр жишээл манай компани нэг ажилтан зэрэг ойролцоогоор 30 настай залуу одоо ингээ манай компани тэтгэврийн хуримтлалын дүрмийн дагуу хуримтлал хийгээд хөрөнгө оруулалт явахад 35 жилийн дараа бол ойролцоогоор за багаар бодоход нэг 5 тэрбум төгрөг. За нэг хүн өндрөөр зөвхөн хуримтлал. Тусдаа ажил хийгээд мөнгө олж байгаа. Тий. Зөвхөн хуримтлалдаа хуримтлуулаа тэр хуримтлалынх нь өгөөжөөс ингээ бодоход 35 жилийн дараа нэг 5-8 тэрбум төгрөгийн хуримтлал болохоор. Та ингээ бод. Нэг ажилтан 35 жилийн дотор ийм боломжтой байсан. За энийг та бүхэн яаж тооцоолов? За бид бүхэн бол харьцангуй өндөрөөр буюу манай компани ажилтан 5% хуримтлал цалингаасаа хуримтлуулахад компани бол нэмээд 5%-ийг ингээд ер нь бол нийт цалингийн дүнгийн 10%-ийг сар болгон хуримтлуулдаг. Тэр маань жил болгон одоо цалинч одоо эргэжил ойролцоогоор дахиад 10%-аар өсөд явна. Цалин жил бол өсөд явна. Дахиад нөгөө хуримтлуулж байгаа мөнгө маань хөрөнгө оруулалтынхаа өгөөжөөр ойролцоогоор нэг 14-15%-аар өсөд явна гэдгийг ингээд тооцоол гэсэн. Тооцоолсон. Тэгэхээр 35 жилийн дараа 5 тэрбумтай. 5-8 тэрбум. 5-8 тэрбумтай. Улсын тэтгэврээ сар болгон авахаас гадна танаа компаниас өөрөө компаниас тэтгэвэр авч гарна гэсэн үг юм байна. За ер нь бол энгийн нэр тийм. Нэг дор аваад гарах мөнгөө сар болгоо. За яг тэрийг бол одоо улс олгоо өөрөөр зохицуулдаг. Одоо юу гэдэг хуримтлалынхаа 50%-ийг нэг дор авч болно. Үлдснийгээ сар болгоо одоо ингээд авч болно. Магадгүй ингээд нас барах юм тохиолдол хувийн тэтгэврээ одоо өөр хөвгтдээ өвлүүлж болно гэх. Тэгэхээр та бодоод үзтээ 35 жил гэдэг бол Монгол хүн бол нэг моргежийнхаа зээлийг төлөө дуусах нэг 150 сая төгрөг байрны өргүү болчих. Байрны өргүү болох тухай л сарынхаа цалин бүтнээр нийлж үзэх гэж сууж байгаа энэ юм шүү дээ. Гэтэл энэ хугацаанд ийм өндөр одоо нөгөө хоримтлал өгөөж бүрдэх боломж. Тэгээд энэ одоо юу гэдгийг 500 мянган хүн сая ажилтан одоо
ийм хоригдлол бий болвол энэ улсад ямар хэмжээний баялаг Тэгэх юм бол бид нэг жинхэнэ билет аваад тэтгэврийн насндаа гадуур өөрсдийнхөө мөнгөөр үр хөвгтөөсөө гоохгүйгээр явах нь тийм үү? Тийм гэсэн. Тэгэхээр сая бол одоо харьцангуй өндөр одоо 10% тэтгэврийн хоригдлол гэдэг бол маш өндөр юм хоригдлын тогтолцоо гэсэн. Тэгэхээр бид энэний ач холбогдлыг ойлгож байгаа учраас манай компани ингэж хэрэгжүүлж явж байгаа. Эндээс одоо харьцангуй багаар 1-2% хоригдлуулсан ч гэсэн одоо тэтгэвртэй гарахад бол юу гэдгийг дорож нэг хэдэн зуун сая төгрөгийн хоригдлол бий болох боломжтой. Маш олон компани асуудал шийдэх нь шүү дээ хараадсэн чинь. Одоо доктортой ажиллах нь шүү дээ. Бид нар чинь хүнээ торгоон барих гэж доктортой ажиллах гэж яг үнэндээ бол өстой аргаа бараад ч санхүүгийн хөшүүргийг ойлгодгүй мэддэггүй юм байна тийм үү? Тий. Тэгэхээр тэтгэврийн гэхдээ компани болгон хийх боломжтой. Компани болгон хийх боломжтой. Гэхдээ компани болгон маш сайн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамтарч хийх боломжтой. Тэр хүмүүс мөнгөний өсгөх нь байна. Тийм үү? Дээр нь мэдээж улсаас болоод бодлого боловсруулагчдын зүгээс энэ дээр тодорхой татварын өөрчлөлтийг бол хийх хэрэгтэй гэж харж байна. Жишээлхээ бол хүн тэтгэвртэй зориулж хоригдлуулж байгаа мөнгнөөс хүү амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг бол тооцдгүй. Олон улс чөлөөлөх ёстой. Яг гэвэл энэ бол тэтгэвртэй зориулж хоригдлуулж байгаа. Зам нь тэтгэвртэй зориулж хоригдлуулад өсгөж байгаа тэр мөнгөө тэтгэвртэй гаргахад нь ашиг болсон байна гэж үзээд өгөөж байсан бас татвар авах гэсэн. Тэгэхээр энэ гурван гол өөрчлөлтийг хийхэд ер нь бол энэ зах зээл өөрөө органикаараа одоо бий болно гэж суурь харж байгаа. За тэгвэл одоо өргөн баригдсан байгаа хуулинд энэ саяны 3 залчин байна уу? За татварын талаарх зохицуулалт бол хуулийн төсөл дээр байхгүй байгаа юм байна гэж ойлгосон. За энэ бол чуулган дээр хэлцэгдэх ёс зүйнд олох баха гэж бол найдаж байгаа. Гол ач холбогдол нь бол тухайн хувь хүн гэхээсээ илүү нийт улсын эдийн засаг нийгэмд бол маш том нөлөөтэй. Жишээлхээ бол бид бүхэн бол юу гэдгийг ингээд альва төсөл хөтөлбөрийг санхүүжүүл санхүүжилтийн хөөсвөр байхгүй байна гэсэн бомдол манай улс байнга ирдэг те. Нөгөө талд хүмүүс нь хуримтлахгүй байна, дундаж давхар бий болохгүй байна гэдэг. Хуримтлалгүй байгаа учраас одоо чаддгүй гэсэн. За нөгөө талд хүү өндөр байна гэдэг байдаг. Тэгэхээр одоо энгийн жишээгээр 1 сая ажилтан дунджаар 50 сая төгрөгийн тэтгэврийн хуримтлалтай болвол энэ бол 50 их 80 төгрөг. Тэгэхээр 50 их 80 төгрөг гэдэг бол өөрөө манай одоо банкны нийт активтэй бараг дөгөөж хэмжээний мөнгөнд. Өнөөдрийн ханшаар долларт шилжүүлээ үзэх юм бол ойролцоогоор 13-14 тэрбум доллар. Манай улсын валютын нөөц чинь 6-7 тэрбум байхад валютын нөөцөөс 2 дахин их мөнгө. Тэгэхээр энэ их мөнгө чинь буцаад хөрөнгөний зах зээлээр дамжаад компаниудын одоо санхүүжилтийн мөн засгийн газрын Улаанбаатар хотын одоо бондынх нь гол санхүүжүүлэгч болоод эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ тал санхүүжилтийн хөөсөр шинээр одоо ингээ гарч ирэнгууд өрсөлдөөнийхөө зарчмаар банкуд, бонд гаргаж байгаа одоо айлууд дээр хувь хөрөнгө оруулагчдаас гадна томоохон юм санхүүжүүлэгч ороод ирэхлээр хүү бол одоо ингээд сонгодог утгаараа буурах одоо үндсэн суурь одоо бүрднэ гэсэн. Ив хамтын энэ тэтгэврийн тогтолцоо маань ухаалаг юм тэтгэврийн тогтолцоороор шилжижээсэ гэж баг хууль нь гараад хүн болгон тэтгэврийн нэрийн данстай болсон мөртлөө тэнд хуримтлал авахгүй цалингаа өглөө өнөөдөр тэтгэврт байгаа хүмүүсийн мөнгө төлчихэд байгаа шүү дээ. Энэ тогтолцоог ч гэсэн өөрчлөхгүй бол улсад нэг тэтгэвэр төлөөд дараа нь хувийн тэтгэврийн сангаа дахиж хуримтлуулна гэхээр хувь хүнийг үнэхээр яаж амьдрах нь одоо бас хэцүү тийм л тогтолцоо л. Одоогийн өргөн баригдаж байгаа хуулийн. Гэхдээ одоо байгаагаасаа сайжирна. Одоо байгаагаасаа тодорхой хэмжээгээр сайжирч байгаа. Ер нь бол дунд хугацаанд манай улс, манай бодлого боловсруулагч нар бол энийг бол зоримог шинжлэх шаардлагатай. Тэнгэр капиталыг зах зээлийн үнэлгээгээр та эренблээд үзвэл хөрөнгөний зах зээлд ямар жинд орж байгаа компани гэж маш товчхон тодорхойлох. За статистик үзүүлэлтээр харах юм бол бид төхөө 2026 онд биржийн бас зах зээл дээр, бондын зах зээл дээр бол яг зах зээл дээр 1 новембер тэмдэглэгдээ бичсэн. Арилжааны волюмаар өнгөрсөн 2025 онд бид төхөө 1.80 гаруй төгрөгийн дотоод гадаад арилжааг гүйцэтгэсэн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр статистикаар бол харьцангуй одоо шинэлэгч гисэн зах зээлээ тэргүүлэгчдийн нэг болоод явж байгаа. Түүхэн 19 жилийнхаа одоо түүхийг аваад үзэх юм бол маш олон одоо томоохон хэлцлүүд одоо эрүүл мэндийн салбарын, боловсролын салбарын гэх мэтчлэн олон шинэлэг, шинэ одоо хэлцлүүд дээр амжилттай ажиллаж исэн. За хамгийн гол нь олон улсын одоо томоохон инвестмент банкуд, цаасны компаниудтай одоо хамтын ажиллагаа сайтай. Бид хүн яг одоогоор бол олон улсын бондын зах зээл дээр оролцох сувгийн хувьд дэлхийн бол 7 томоохон одоо банкуд болон кастодиан банкудтай хамтарч ажиллаж байгаа том платформыг эзэмшиж. За, мэргэжлийн шижгэр залуучууд
энэ компанийг бүр энэ жилээс эхлээд одоо цоошин менежментээр авч явахаар ингээд сэтгэл шулуутсан юм байна тийм үү. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөр өнөөдрийн дугаартаа Тэнгэр Капитал үнцаасны компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ган Эрдэнэтэй ярилцлаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.